Солонгосын алдарт TikTok-чин Юнжиа нэгэн цагт жүжигчин болох мөрөөдөлтэй байсан 25 настай охинд аимшигтай зүйл тохиолджээ. Хамгийн сүүлд уулзсан нэгэн эрэгтэй түүнийг хүчээр машин руу татаж оруулж байгаа нь CCTV хяналтын камерт бичигдсэн байсан. 2025 оны 9 сарын 10-нд цагдаагийн хилтэст хүн алга болсон тухай дуудлага ирсэн. Дуудлагыг өгсөн хүн нь 25 настай Юнжиа охины аав нь байсан. Юуны өмнө Жиа гэх TikTok-чин охины талаар баг зэрэг ярив. Жиа багаасаа хүмүүсийн хайрыг татаж хөөрхөн сэргэлэн охин гэдгээр хүмүүсийн анхааралд өртдөг хүүхэд байсан. Өсвөр насндаа Солонгосын томоохон уран бүтээлийн entertainment компани YG-д бэлтгэгдэх дуучнаар сонгогдож байсан удаатай. Харамсалтай нь дуучны хүсэл мөрөөдөл нь биелээгүй. Гэхдээ өсөж том болох тусам түүнд өөр нэг авьяас илүү тод харагдсан нь жүжиглэх авьяас байлаа. Тэрээр Сөүлийн урлагийн их сургуулийн жүжигчний ангид тэнцэж мөрөөдлийнхөө эхний алхмыг тавьсан юм. Солонгост жүжигчин болно гэдэг тийм амар зам биш. Тиймээс Жиа өөрийгөө илүү олон хүнд таниулахын тулд TikTok, Instagram-д идэвхтэй бичлэг оруулж эхэлсэн. Түүний авьяас хичээл зүтгэлийг олж харсан хүмүүс нэг нэгээрээ нэмэгдэж удалгүй 300 мянган дагагчтай болжээ. Жиа охин алга болохынхоо өмнөх өдөр буюу 9 сарын 11-нд шууд нэвтрүүлэг лайв хийсэн. Тухайн үед Жиа Инчоны Ёнжун арал дээр байсан бөгөөд тэндээ хэдэн цагийн турш үзэгчдтэйгээ харилцжээ. Нэвтрүүлгийн турш Жиа инээмсэглэж гэгээлэг харагдаж байсан ч түүнийг ердийнхөөсөө нэг л өөр байна гэж анзаарсан хүн байсан. Тэр хүн нь Жиагийн аав Юн байлаа. Тухайн өдөр хийж байгаа лайвыг нь харсан охин нь бусад өдрөөс нэг л суйлдсан, ядарсан харагдсан гин. Үдээс хойш 3 цагийн үед нэвтрүүлэг дууссаны дараа аав нь охин руугаа мессеж явуулжээ. Гэрт нь охиных нь нэр дээр нэг илгээмж ирсэн байсан тул зургийг нь аваад явуулсан байна. Хорвоогийн хамгийн хөөрхөн туулаа минь чиний нэр дээр TikTok-оос илгээмж ирсэн байна. Мессежинд гарч байгаа туулаа гэдэг нь аав нь охиноо өхөөрдөж дууддаг хочин байсан юм. Жиа нэвтрүүлгээ дуусмагцаа шууд аав руугаа хариу бичдэг байсан. Гэтэл тэр өдөр огт хариу ирсэнгүй. Аав нь охиноо завгүй яваа юм байна гэж бодоод тоосонгүй. Гэтэл 7 цаг өнгөрсний дараа шөнийн 10 цаг 40 минутын үед маш богинохон хариу Жиагаас ирсэн. Аавынхаа явуулсан мессежийн хариуд ганцхан үг илгээсэн байлаа. Ойлголоо. Жиа аав руугаа хизээч ийм хөндөй хүүтэн хариу бичиж байгаагүй. Жиа өглөө бүр лайв хийдэг байсан. Ажилдаа хичээл зүтгэлтэй үзэгчдтэйгээ тогтмол харилцдаг байсан. Гэтэл маргааш нь буюу 9 сарын 12-ны өдөр лайв бичлэгээ хийсэнгүй. Өмнөх шөнийн мессежээс эхлээд нэг л муу зүн совинд татаад байсан аав нь шууд охиныхоо амьдардаг Сөүл дэх байр руу явсан. Гаднаас хаалгыг нь тогшоод утас руу дахин залгасан боловч ямар ч хариу байсангүй. Тэгээд аав нь охиныхоо хамгийн сүүлд лайв хийсэн Инчоны Ёнжун арал руу очсон. Харамсалтай нь Жиа хаанч байсангүй. Эцэст нь аав нь цагдаад хүн алга болсон тухай мэдээлэл өгсөн юм. Гэр бүлийнхэн нь арал дээр охиноо хайх хооронд цагдаагийн ажилчид Жиагийн байр руу очжээ. Мөрдөн байцаагчид хамгийн түрүүнд Жиагийн гэрийн гаднах хяналтын камерыг шалгаж үзсэн байна. Бичлэгийг удаан харж байтал нэг с ิจ гтэй дүрс гарч ирсэн. Жиа алга болохоос 2 хоногийн өмнө буюу 9 сарын 10-ны орой 7 цаг 30 минутын үед Жиатаа уулзахаар нэгэн эрэгтэй ирсэн байлаа. Жиа тэр эрэгтэйг хармагцаа арагшаа ухарч эхэлсэн. Камерын бичлэгээс харахад түүний хүсээгүй уулзалт байсан нь тодорхой харагдаж байлаа. Дараа нь эрэгтэй гинт өвдөг сөхөрч цөхрөнгөө барсан хүн шиг гуйж байгаа төрх CCTV камерт бичигдсэн байсан. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Эрэгтэй Жиа руу ширүүн дайрч гар утсыг нь булааж аваад дараа нь 10 орчим минут ярилцсан байна. Ямар ч тач энэ өдөр эрэгтэй Жиатаа муудалцаад буцаад явж байгаа төрх камерт илт харагдаж байлаа. Гэтэл маргааш нь буюу 9 сарын 11-ний үдээс хойш 3 цагийн үед Жиа Ёнжу арал дээр лайв хийж дууссаны дараа эрэгтэй Жиагийн байгаа газар дахин очсон байжээ. Зам бүр нэг дурсамж, мөч бүрд жин момент.
Монголын 100 хамгийн сайхан монголчууд маань бүгдээрээ хөдөө гадаа аялж зугаалаад явж байгаа. Та бүхэн аяллахаа хамгийн гоё дурсамжийг мөнгө болгох боломж байна шүү. Ottoгийн Gin Ramen-оос Gin Moment гээд аяллаа Reel and Photo Challenge зарласан байгаа юм байна. Оролцох маш амархан. Аяллахаа найз нөхөд гэр бүлтэйгээ өнгөрүүлж байгаа дурсамжтай мөчүүдийнхээ Reel видео Gin Ramen-тайгаа хамт Facebook эсвэл Instagram-да постлно. Хэрхэн оролцох вэ гэвэл эхлээд Gin гомонго худалдаж аваад өөрийн аяллаа мөчүүдэд хадгалсан бүтээлч Reel видеогоо Gin Moment Reel хаштаг ашиглаад өөрийн хаяг дээрээ пост хийн. Хамгийн чухал нь уралдаанд оролцож байгаагаа мэдгдүүлэхийн тулд Ottoгийн Mongolia page хуудас руу линкээ явуулахаа мартаузай. Хэрвээ та 1-р байранд орвол 2 сая төгрөг, 2-р байранд орсон 3 хүн тус бүр 1 сая төгрөгийн шагналтай. 3-р байранд орсон 3 хүн тус бүрд 500 мянган төгрөгийн Carrefour-ийн эрхийн бичиг өгнө. Мөн ундаг дугуй. Ottoгийн бүтээгдэхүүний гарын бэлгийн олон багцын эзэд ч тодорно. Тэгэхээр та бүхэн аяллахаа хамгийн гоё мөчийг зүгээр утсандаа хадгалах биш, Gin Moment болгож хуваалцаад шагнал аваарай. Магадгүй таны дараагийн аяллаа бензин зардлыг чинь энэ 2 сая төгрөг даачах чинь билүү? Та бүхэнд амжилт хүсье. Тухайн үеийн байдал хяналтын камерт тодорхой харагдаж байсан. Жия эрэгтэйтэй уулзаад машиных нь урд суудалд суусан. Удалгүй машины хаалга дахиад онгоох шиг болоод тэр доороо хүчтэй хаагдана. Энэ нь машины хаалгыг дотроос нь хэн нэгэн хүчээр татсан гэсэн үг. Дараа нь машин шууд хөдөлсөн. Цагийг нь харуул яг тэр мөчөөс хойш Жията бүх холбоо тасарсан байсан. Жияг машиндаа суулгасан эрэгтэй хамгийн гол шижигтэн болж мөрдөн байцаагчид шууд хэн болохыг нь шалгаж эхэлсэн. Удаан шалгасны эцэст 54 настай хун гих эрэгтэй болохыг нь олж тогтоосон. Хуны талаар тодруулбал тэр нийгмийн сүлжээнд ялангуяа TikTok-ийн ертөнцид нилээд танигдсан хүн байсан гин. Дөнгөж шинээр эхэлж байгаа TikTok-чдыг өсгөж өгдөг зуучлагч гэж хүмүүс мэддэг байжээ. Үүнээс гадна өөр нэг онцлог байсан. Тэр Жиягийн лайв нэвтрүүлэгт байнга орж ирж чөлөөтэй харилцдаг, мөн их хэмжээний мөнгөөр дэмжлэг үзүүлдэг том ивент тэгч нь байсан юм. Тэр хөвчлэн хар муур гих ID нэрээр Жиягийн лайвыг үздэг байжээ. Жия анх нэвтрүүлэг хийж эхэлсэн цагаас хойш түүнийг дагаж дэмжиж ирсэн хүн бол хун. Тэрээр Жиягийн лайвыг үзэж байхдаа сая вооны дэмжлэг үзүүлж мөнгө цацдаг байжээ. Тийм болохоор нэвтрүүлгийн үеэр тэр өөрийн гэсэн байр суурь нөлөөтэй хүн болж харагддаг байсан нь ойлгомжтой. Хамгийн багаар бодоход 100 сая вооны дэмжлэг үзүүлсэн байна. Жиягийн лайв бичлэгийг үздэг үзэгчид ч хуныг лайв болгоноор сая вон цацаж байгааг нь хараад гайхдаг байсан гин. Байнга мөнгөөр ивент тэгдэг байсан болохоор Жиягийн хувьд ч хуныг үл тоож болохооргүй хүн байсан гэдг нь тодорхой. Нэг өдөр хун Жияд их сонирхол татам хамтран ажиллах санал тавьжээ. Хун өөрийгөө мэдээлэл технологийн компани болон аяллаа компани ажилуулдаг бизнес эрхлэгч гэж Жияд танилцуулсан байна. Сая воноор дэмждэг байсан болохоор Жияч түүнийг хөрөнгө мөнгөтэй хүн гэж боддог байсан. Хун Жияд ийм санал тавьжээ. Би энэ салбарыг сайн мэднэ. Чи надтай хамтарч ажиллавал би чиний дагагчийг огцом өсгөж өгнө. Дээрээс нь чиний орлого нэмэгдэнэ. Харин орлогын тодорхой хувийг надтай хуваалцах ёстой шүү. Тухайн үед Жия өөрийн гэсэн харайлагддаг байгууллагатай байсан. Гэхдээ хуны тавьсан санал Жияд таалагджээ. Магадгүй Жиягийн нүдэнд хун TikTok-ийн салбарт тодорхой нэр хүндтэй хүн мэт харагдсан байх. Жиягийн хувьд огт танихгүй хүн биш. Дээрээс нь өөрийнх нь өсөлтөд тусна гэсэн болохоор алдаж болохгүй боломж гэж боджээ. Ингээд 2025 оны 5 сараас эхлэн хунтай албан ёсоор хамтарч ажиллаж эхэлжээ. Гэтэл энд Жиягийн огт мдээгүй нэг асуудал нуугдж байсан. Хуны тавьсан санал үнэндээ сүүлийн үед нийгмийн сүлжээнд их гарч байгаа хүнийг аажмаар эрхшээлтэд оруулдаг гэмт хэргийн нийтлэг арга байсан юм. Эхлээд инфлюенсер охтуудад их хэмжээний мөнгөөр дэмжлэг үзүүлж том ивент тэгч нь болдог. Ингэснээр өөрийгөө мөнгөтэй нөлөөтэй хүн гэж итгүүлдэг. Инфлюенсер охтууд итгээд хамгаалалтаа сулруулмагц удирдлагыг гартаа авч зуучлалын гэрээ байгуулдаг. Гэрээнд гарын үсэг зурсан цагаас эхлээд инфлюенсер охтууд мөнгө олох хэрэгсэл нь болж хувирдаг. Үзэгчдээс илүү их дэмжлэг мөнгө авахуулахын тулд бүх зүйлд нь оролцож хяналт тавьж эхэлдэг гин. Зарим охтуудын хувцсыг нь тайлуулж лайв бичлэг хийлгүүлж биеийг нь хүртэл үнэлүүлдэг байжээ. Илүү олон цагаар нэвтрүүлэг лайв хийхийг шаардаж
бүх ажилд нь хяналт тавьж эцэст нь хувийн орон зайгүй болгодог. Инфлюенсер охтууд гэрээгээ цуцлана гэвэл миний чамд өгсөн бүх мөнгийг буцааж өг. Бас гэрээгээ цуцлах тохиолдолд төлөх торгуулийн мөнгөийгч бүгдийг нь өг гэж сүрдүүлдэг. За үүгээр зогсохгүй гэрээгээ цуцлах юм бол би чамайг ирчүүдээс мөнгө салгадаг биеэ үнэлэгч эмэгтэй гэж цуурхал тараана. Чи энэ салбараас бүр мөсөн хөөгднө гэж айлгаж сүрдүүлж дарамтлагдаг. Би байхгүй бол чи сүрнэ, амжилтанд хүрч чадахгүй гэж тасралтгүй тархийг нь угаадаг. За эдгээр хүмүүс охтуудыг хэрхэн урхиндаа оруулахаа маш сайн мэддэг, туршлагатай хүмүүс байдаг. Жияч мөн ялгаагүй ийм хүний урхинд орсон. Гэрээнд гарын үсэг зурсны дараа хун түүний нэвтрүүлэг лайв болгонд оролцож эхэлсэн. Гадаад үзэгч их ордог үүрийн цагаар заавал нэвтрүүлэг хийх ёстой гэж шахаж өдөрт 6 цагаас дээш хугацаагаар нэвтрүүлэг лайв хийлэгдэг байжээ. 6 цагийн турш лайв хийхдээ голд нь ердөө 30 минут л амардаг. Өглөөний 7 цагаас оройн 8 цаг хүртэл 13 цагийн турш лайв хийсэн удаач байсан. Хун нэвтрүүлгийн агуулга орж ирж байгаа хүмүүсийн сэтгэгдэл бүр ямар үйлдэл хийх ёстойг нь хүртэл бүгдийг нь хямдаг байжээ. Жиа лайв хийж байхдаа нэвтрүүлгийн турш өөр утсаараа какао мессеж нэгэд тасралтгүй ирж байгаа зааврыг хүлээж авах шаардлагатай байсан юм. Нэвтрүүлэг дуусны дараа хүртэл Жиагийн байгаа байршлыг нь хянаж хаашаа явж байгааг нь хүртэл ажигладаг байсан. Жиа аажмаар туйлдж эхэлсэн. Лайваараа чин сэтгэлээсээ инээмсэглэж чадхаа болж сэргэлэн цовоо хөөхөн төрхөнч баг багаар унтарч байлаа. Түгшүүртэй тайван бус өдрүүд үргэлжилсээр аав нь энэ бүгдийг анзаараад охинтойгоо ярилцсан гин. Миний охин энэ ажлаа болж болохгүй мүү? Тэр хун гих хүнтэй заавал хамт ажиллах ёстой мүү? Сүүлийн үед чамайг харахаар нэг л сэтгэлийн зовёртой харагдаад ах юм. Ямар нэг хүнд асуудал байгаа мүү? Аавдаа хэлдэ. Гэтэл Жиагийн аавдаа хэлсэн хариу нь санаанд оромгүй байлаа. Тэр хүн намайг их дэмжсэн. Бас надад их тус болсон хүн. Тэр хүн байгаагүй бол би өдийн хэмжээнд хүрч чадахгүй байсан. Тэгээд ч би гэрээтэй ажиллаж байгаа. Яаж дураараа болж чадах юм бэ? Аавдаа хэлсэн энэ үгээс нь харахад Жиагийн тархийг хун маш сайн угаасан гэдг нь нотлогдож байна. Би чамд 200-300 сая вон өгсөн. Би чамайг алдартай болгосон. Чи гэрээгээ цуцлвал дахиж TikTok-ийн ертөнцид гарч ирж чадахгүй. Жиа охин түүний хэлсний дагуу үүрийн лайв нэвтрүүлгээ үргэлжлүүлэхээс өөр аргагүй болсон. Жиа гэрээхэндээ төвөг саад болохоос санаа зовоод сөүлд тусдаа амьдарч эхэлжээ. Тусдаа гараад нэг сарч болоогүй Жиа охин алга болсон. Мөрдөн байцаагчид гол сэжигтэн болох хуныг эрен сурвалжилж эхэлсэн. Хэрэг гарсан гэж таамаглаж буй өдөр хун эхлээд Ёнжун ард руу очсон байсан. Дараа нь Сөүлд гэртээ очсон. Гэтэл 11-ний шөнө хун гэрээсээ гарахдаа том чемодан аваад гарч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байлаа. Хун машина бариад Чүнчон мужийн Сучун тосхон хүн бараг явдаггүй хөдөөний зам руу орж байгаа нь 13-ны үеэр бичигдсэн байлаа. Мөрдөн байцаагчид камерын бичлэгийг хараад шууд Сучун тосхон руу явцгаасан. Тосхноос хуныг амархан олсон. Учир нь хуны барьж явсан машин шаварт гацчихсан байсан. Мөрдөн байцаагчид жолооны суудалд байсан хунд машинаасаа гараад иргэж шаардсан. Хун машина унтрааж байгаа мэт дүрсгээд зүхтах гэж оролцсон байгаа. Мөрдөн байцаагчид араас нь хөөж хуныг баривчилж авсан. За одоо хамгийн чухал асуудал. Жиа охин хаана байгаа вэ? Хун Жиаг хаана байгааг мэдэхгүй гэж гүрийсээр байлаа. Хамтран ажилдаг байсан нь үнэн. Машин суулгаад явсан нь үнэн. Ойролцоох буудлын дэргэд буулгаад салсан гэж мэдүүлэг өгсөн. Энэ хүртэл ярьсныхаа дараа тэрээр юу ч ярьсангүй. Дуугүй байх эрхээ эдэлж өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгмөр байна гэж хэлжээ. Үннийг илрүүлэхийн тулд мөрдөн байцаагчдад шийдвэрлэх, нүдэнд харагдах ил тод нотлох баримт хэрэгтэй байлаа. Хуныг баривчсан тосхны ойролцоох уул хэсгээр хайлтын ажлаа үргэлжлүүлэн явуулсан. Маш олон цагдаагийн ажилчид оролцож хайсны үр дүнд Масанаас Жиагийн цогцыг олжээ. Гүн биш ухсан нүхэнд охины цогцыг булсан байсан. Задлан шинжилгээний явцад зодуулсны улмаас нүүрний яс нь хугарсан, хүзүүндээ зүсүүлсэн шархтай. Үхлийн шалтгаан нь боомлууснаас үүдсэн амьсгал бүтэлт гэж гарсан. Хун хичнээн дуугүй байх эрхээ эдэлсэн ч цогц олдсон учраас тодорхой баримтууд нэг нэгээрээ ил болж байлаа. Хун том компани захирал хүнч биш, аялын компани ажилуулдаг гэж ярьсан ч худлаа байсан. Зүгээр л байраа барьцаанд тавьж 300 сая воны зээл аваад тэр мөнгөөрөө инфлюенсер залуу охтыг ивент итгэж өрхтөх төлөвлөгөө
гаргасан байжээ. Дөнгөж шинээр эхэлж байгаа инфлюенсер охтуудын хурдан алдартай болох гэсэн хүслийг нь ашигладаг. Олон танигдах хүсэл нь инфлюенсер охтын хувьд маш том өгөөж болно гэдгийг TikTok-ийн ертөнцөөс анзаарчээ. Жиа охин хуны өрхөнд орон хамт ажиллахад үнэхээр хэцүү байсан тул 9 сарын 12-нд гэрээгээ цуцлана гэдгээ мэдэгджээ. Хун түүнийг алдахгүй тулд гэр хүртэл нь очиж гуйсан тэр дүрс нь хяналтын камерт бичигдсэн байжээ. Жиагийн шийдвэр маш хатуу байсан тул бодлыг нь өөрчилж чадсангүй. Дээрэс нь энэ өдөр хунд маш яаралтай асуудал гарсан. Маргааш нь буюу 11-нд барьцаанд тавьсан байшин нь дуудлага худалдаанд шилжих гэж байжээ. Өөрийнх нь хөрөнгө гол орлогын их усүр нь бүр мөсөн алга болох аюул тулгарсан. Энэ үеэс хун ухаанаа алдаж эхэлсэн бололтой. Тухайн өдөр үдээс хойш нэвтрүүлгээ дуусгасан Жиатай уулзахаар Ёнжун арал руу явсан. Жиагийн байга газар очиод машиндаа суулгаад ярилцах гэж оролджээ. Үргэлжлүүлээд хамт ажиллая гэж ятгсан боловч Жиа бодлоо өөрчилсөнгүй. Хуны уур нь маш их хүрч машин дотроо Жиа охиныг зодож эхэлсэн. Жиа зогтох гээд машины хаалгыг нээсэн боловч эрэгтэй хүнийг дийлэх хүч түүнд байсангүй. Хун 1 жилийн өмнө 2024 онд ч үүнтэй төстөө хэрэг үйлдсэн байсан. Тэрээр 20 гаруй настай TikTok-чин охиныг зодож, хорж, хүчээр ёс бус үйлдэл хийсэн хэрэгт холбогдсон гэмт хэрэгтэн байжээ. Хэрэг үйлдсэн нотлох баримт тодорхой байгаагүй учраас баривчлагдalгүйгээр шүүхээр шалгагдаад явж байжээ. Гэмт хэрэгт холбогдоод шалгагдаад явж байсан үе болохоор Жиаг хүртэл зодсон нь илэрвэл шууд шорон явна гэдгээ мэдээд Жиа охиныг бүр мөсөн байхгүй болгох шийдвэрийг гаргасан байгаа. Эцэст нь машин дотроо хоолойг нь боож амийг нь хөнөөсөн. Дараа нь сөүлдөх гэрлүүгээ очиод цогцыг нь хийхийн тулд том чемодан авч гарсан. Гэвч энд нэг асуудалтай тулгарсан. Цогцсонд хөшөлт аль хэдийн эхэлчихсэн байсан тул би энэ чемоданд багтаагүй. Хун хэсэг бодож байгаад цогцыг нь машиныхаа урд суулгаад хамгаалах бүсийг нь хийгээд хөдөлжээ. Магадгүй замдаа цагдаа таруул хун унтаж байгаа мэт харагдуулах гэж оролдсон гэж мэдүүлэг өгсөн. Дараа нь Жиагийн гар утсанд аавынх нь хэдэн цагийн өмнө бичсэн зуруус ирснийг хараад удаан хариу өгөхгүй бол сэжиглэнэ гэж бодсон тул өөрөө хариу бичсэн байна. Тэрээр Сөүлээс 300 км гаруй зам туулж Мүжүү тосгонд очиод хүн бахта уулын аманд гараараа газар ухаж цогцыг нь хайжээ. Гараараа газар ухсан учраас цогцыг бүрэн нууж чадалгүй хөл хэсэг нь ил гарсан байдалтай олдсон. Тийм учраас мөрдөн байцаагчид цогцыг хурдан олж чадсан юм. Цогцыг нь хайсныхаа дараа харанхуй үүрээр яаран явж байгаад нарийн гудамжинд машинтайгаа шаварт суучихсан байжээ. Тэр үед нь мөрдөн байцаагчид ирж барьчилж авсан байгаа. 2026 оны 3 сард болсон анхан шатны шүүх хурлын үеэр хун зодсноос болж нас барсан алах санаа байгаагүй гэж хүчтэй өөрийгөө өмөрсөн. Гэхдээ хун 8 удаа машинаа зогсоож мөрдөн байцаагчдыг төөрүүлэх гэж олон арга хэрэглэж зугтсан нь мөн цогцыг хэрхэн хайсан нөхцөл байдал нь бүгд ил болсон тул үгүйсгэх ямар ч аргагүй байв. Жиа охины гэр бүл охиныхоо хөрөг зургийг тэрвэрч шүүх хурал дээр ирээд үзэгчдийн суудалд суудаг байжээ. Хун өдөр бүр шүүхэд гимшлийн захидал өгдөг байсан ч Жиа охины гэр бүлээс ганц ч удаа уучлалт гуйгаагүй. Прокурорын зүгээс хунд цаазын ял тулгасан. Анхан шатны шүүх хунд 40 жилийн хорих ял оноожээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурорын талч, хуны талч хүлээн зөвшөөрөхгүй хоёр талаас давж заалдах хүсэл гаргажээ. Гэтэл давж заалдах шатны шүүх хурал болохоос яг нэг өдрийн өмнө буюу 2026 оны 5 сарын 20-нд хун ял эдэлж байсан Аняны хорих ангид өөрийгөө хигүүтгэж нас барсан байна. Тэр эцсээ хүртэл хариуцлагаас зугтсан. За тэгэхээр та бүхэн болсон явдлыг сонслоо. Жиа гэж Солонгосын алдартай маш олон хүн танигдсан юм TikTok охин байсан байхгүй. Тэгээ би ч гэсэн хаяа үздэг байсан. Тэгээ энэ охин хүнд алуулсан гэхээр би анхандаа итгээгүй байхгүй. Гүүэлгүүдэгээд мэдээг нь үтсэн нэрнгээсээ хүнд алуулчихсан байна. Тэгэхээр Солонгост дуучин, жүжигчин, инфлюенсер нөлөөлөгч болох хүсэлтэй хүмүүс танигдах гэж маш их хичээдэг. Олон охтууд байдаг. За зөвхөн Солонгосч гэлтгүй Монголд ч ялгаагүй олон охтууд би нэг өдөр олонний танил болноо. Би өөрийнхөө авьяасаар амьдралаа өөрчилнө. Би ээж аавдаа тусланаа. Би хүмүүсээр хайрлуулнаа гэж
мөрөөдцгөөдөг. Өөрийнхөө авиасыг хөгжүүлээд хөдөлмөрлөөд олонний өмнө гарахыг хүсэх нь буруу зүйл биш ээ. Гэхдээ хамгийн аюултай нь яг энэ цэвэрхэн мөрөөдөл, гинэн цайлхан итгэл, хурдан амжилтанд хүрэх гэсэн хүслийг нь далимдуулдаг гимт итгээдүүд хорвоогоор дүүрэн байгаа шүү. Тэгээ иймэрхүү хүмүүс штэ хизээч муухай хүн шиг харагддгүй. Хоньны арьс нөмөрсөн чоннууд байдаг. Эхлээд их ээлдэг, тусалдаг хүн шиг гарч ирнэ. Би чиний даагагчийг өсгөж өгнө. Чи надад итэг. Би энэ салбарыг сайн мэднэ. Чи ганцаараа явах юм бол амжилтанд хүрэхгүй. Надтай хамтруул чи мөнгө олно гэдэл. Энэ зөвхөн хамтын ажиллагааны яриа биш ээ. Хамт амьдрахын тулд, өөрийнхөөгөө болгож авахын тулд залуухан хөөхөн охтыг өөрийн болгож аваад хүүхдтэй болгочхоод гэртээ суулгаад гадуур өөр эмэгтэйтэй уулзаад явдаг ирчүүд зөндөө байдаг. Яадаг вэ гэхлээр эхлээд залуу охтуудыг мөнгөөр дэмжин, бэлэг өгнө, сайхан үг хэлж чихэн дээр нь цэцэг ургуулна, хийсэн бүхнийг нь магтана, бусдаас онцгой мэдрэмж өгнө. Яг энэ үед залуу охтын сэтгэлд энэ хүн үнэхээр намайг ойлгож байна. Миний авьяасыг харж байна, намайг хайрлаж байна гэж андуурцгаадаг. Аав ээж гэрийнхэн маань намайг ойлгохгүй байхад энэ хүн л намайг ойлгож байна гэж бодоод бүх сэтгэлээ амархан өчгдөг. Тэгвэл яагаад залуу охтууд ийм хүмүүст амархан итгэждэг юм болоо? Хүүхдүүд насанд хүрээд өөрийгөө батлахыг маш их хүсдэг юм байна л да. Би чадна гэдгээ бусдад харуулахыг хүсдэг юм байна. Бусдад тоогдохыг, магтуулахыг, үзэсгэлэнтэй харагдахыг, өөрийнхөө онцгой гэдгийг мэдрэхийг хүсдэг. Ялангуяа олонний өмнө гарах хүсэлтэй охтуудад чи чадна, чи хөөрхөн байна, чи өөр, чамд ирээдүй байна гэдэг үг маш хүчтэй сонсогддог гинэ. Тэгэхээр хэн нэгэн чамайг магтчихвэл тэр хүн заавал сайн хүн гэсэн үг биш шүү. Хэн нэгэн чамд мөнгө өгч байвал тэр хүн чамд хайртай, чамайг үнэхээр дэмжиж байна гэсэн үг биш шүү. Магадгүй хэн нэгэн чамайг амжилтанд хүргэнэ гэж хэлж байна гэдэг тэр хүн чиний ирээдүйг бодож байна гэсэн үг биш. Зарим хүн чиний хүсэл мөрөөдлийг сонсдог. Гэхдээ дэмжих гэж биш. Чиний хамгийн эмзэг цэгийг олох гэж сонсдог. Чамайг юугаар барьж, олзолж, өрхтөж болох вэ? Юугаар айлгаж болох вэ? Юугаар өөрөөсөө хамааралтай болгож болох вэ гэдгийг маш сайн ажигладаг. Эхэндээ яг хөө чи чаднаа, би чамайг хамгаалнаа, би чамд туслах цорын ганц хүн гэж мэдрүүлдэг. Дараа нь чи надад өртөө, надгүй бол чи хинч биш, надаас салуулж чамайг сүрүүлнэ гэж сүрдүүлдэг. За тэгвэл ийм өрхөнд орсон охтууд яагаад гэрийнхэндээ хэлж чаддгүй юм болоо? Бид нэр гаднаас нь харахад яагаад шууд ээж аавдаа хэлээгүй юм бэ гэж бодож магадгүй. Гэхдээ бодит байдал дээр энэ нь тийм амар биш байдаг гинэ. Нэгдүгээрт охтууд өөрөөсөө ичдэг гинэ. Би яагаад ийм хүнд итгэчих вэ? Аав ээж минь намайг загнах байх, гэрийнхэн маань миний мөрөөдлийг эсэргүүцэх байх гэж айдаг. Хоёрдугаарт охтууд өөрсдийгөө буруутгадаг. Би өөрөө энэ хүнтэй уулзсан. Би өөрөө суух шийдвэрийг гаргасан. Аав ээж анхааруулж байхад би үгэнд нь ороогүй. Би энэ хүнээс зөндөө юм авсан гэж бодоод буруу нь бүгд өөрт нь байгаа юм шиг санагддаг. Гуравдугаарт гимт итгээдүүд хүчрхийлэгчэд аль хэдийн энэ охтуудын зүрх сэтгэлийг нь атгаад тархийг нь угаачихсан байдаг гинэ. Хинч чамд итгэхгүй. Чи өөрөө мөнгө авсан биз дээ. Би чамайг муу нэртэй болгоно. Чи энэ салбарт дахиж гарч ирж чадахгүй. Чи надаас салаад өөр хинтээ явж чадахын, нийлж чадахын. Ийм үгийг өдөр бүр сонссон хүн өөрийн мэдлгүй үнэхээр би буруутай юм болов уу гэж бодож эхэлдэг гэж байна. Дөрөвдүгээрт олонний өмнө гардаг охтууд өөрийнхөө дүр төрхийг хадгалах гэж маш их хичээдэг гинэ. Дэлгэцийн цаана инээж байгаа ч дотроо айцтай байж болно. Хүмүүсийн нүдэнд аз жаргалтай, гоё амьдралтай, мөнгө олж байгаа мэт харагдавч бодит байдал дээр дарамт, айц, ганцаардал, ядаргаан дунд амьдрч ээж болно. Тэгэхээр үзэгчдээ яг энэ хэсгийг сайн анхааралтай сонсож байгаарай. Нийгмийн сүлжээнд бид нар хүний амьдралын зөвхөн гэрэлтэй хэсгийг л хардаг. Гой зураг, гой хувцас, олон дагагчтай, эерэг сэтгэл, бэлэг, мөнгө, алдар нэр хүнд. Гэхдээ тэр бүхний цаана ямар гэрээ, ямар дарамт, ямар хүн, ямар айц байгаа гэдгийг хинч мэддэггүй. Энэ дэлхийн ертөнцийн дээр амьдарч байгаа бүх хүн асуудалтай амьдарч байгаа. Асуудалгүй нэг ч хүн байхгүй шүү. Олонний танил болно гэдэг хүсэж мөрөөдүүд байхаар тийм сайхан зүйл биш ээ. Дагагч нэмэгдэх тусам эрсдэл нэмэгддэг. Чамайг нэг унахад дэвслэх хүн нэмэгдэж ийн л гэсэн үг. Хүмүүс чамайг байнга ажиглана, танихгүй хүмүүс чамтай ойртох гэж оролдоно. Зарим нь чин сэтгэлээсээ дэмжин, зарим нь атаархаа сууж яадаг. Энэ хизээ алдаа гаргах бол гэд хүлээгээ суудаг хүмүүс ч зөндөө байдаг. Энийг золбоо амьдралаараа туулж үдсэн болохоор хэлж байна. Нэр энэ бүхний цаана гарах гэж нэр ямар их зүйлийг давж туулсан гэж бодож. Одоо юу ч хэлсэн, хэн ч юу гэсэн наалтхаа болжчтэй гэдэг тийм үе дээр л ирчих шиг боллоо доо золбоо. За эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд хүүхэд тань нийгмийн сүлжээнд бичлэг хийж байна, лайв хийж байна, олонний танил болохыг хүсэж байна гэдэгт шууд ууралж,
шууд хориглохоосоо өмнө эхлээд ярилцаарай. Хитрхи их хорих тусам хүүхэд нуудаг болно шүү. Харин ойлгож сонсдог аав ээжтэй бол хүүхэд асуудал гарвал хамгийн түрүүнд гэрлүүгээ аав ээж рүүгээ очдог. Охинтой нь ямар бичлэг хийж гин, хинтээ харилцаж гин, ямар хүнтэй холбогдоод байна, хаанаас мөнгө олоод байгаа, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүрэг эцэг эхчүүдэд байгаа шүү. Юнжиа охин аавынхаа хувьд хорвоогийн хамгийн хөөрхөн туулаан байсан. Тэр охин буруу мөрөөдөлтөй байгаагүй. Тэр зүгээр л өөрийгөө харуулахыг, жүжигчин болохыг, хүмүүсийн хайрыг авахыг хүссэн. Гэвч түүний тэр мөрөөдлийг нэг хүн ашигласан, дэмжиж байгаа дүрсгээд иргэшээлтэд оруулсан. Эцэст нь амийг нь хөнөөсөн. Мөрөөдлөө битгий орхи. Гэхдээ мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө хизээж битгий золиосонд гаргаарай. Алдартай болох гэж яарах хэрэггүй. Амьд, эрүүл, аюулгүй байх нь хамгийн чухал. Ямар нэгэн зүйл нэг л биш санагдвал чамд өөрт чинь нэг тийм эвгүй мэдрэмж төрвөл тэр мэдрэмж чинь яг үнэн байдгийг шүү. Тэр мэдрэмжээ битгий үл ойшоогоорой. Дотор чинь айц төрж байвал тэр газраас шууд яв. Шууд яв. Юу ч бодлого зүгээр л яв. Тэр газар буруу газар гэсэн үг. Хүний мэдрэмж хүнд хизээж худлаа хэлдэггүй. Дарамтанд орсон бол хэлээрээ. Хэн нэгэн өөрийг чинь сүрдүүлж байгаа бол тусламж заавал аваарай. Ганцаараа тэслэгээд сайн үр дүнд хүрэхгүй шүү. Ганцаараа битгий шийд, ганцаараа битгий нуу. Учир нь чамайг үнэхээр хайрладаг хүмүүс чиний амжилтаас өмнө чиний эрүүл мэнд, амар амгалан амьдрал, эрх чөлөөтэй, аюулгүй байдлыг чинь хүсдэг юм шүү. Тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй заа юу. За тэгээ өнөөдрийн минь болсон явдал дугаартаа хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.